За шадар сайдын харьяа нөгөө бүсчилсэн хөгжлийн газраас хүмүүс байгаа юм болов? За бид нар ч одоо нөгөө бүсчилж хөгжих тухай, бүсийн хөгжлийн тухай ярьж байгаа. Тэгээд яг одоо энэ 26 оны төсөв дээр бас сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамтайгаа бас ярьдаг, энэ бүсчилсэн хөгжлийнхөө бичиг баримт юмыг ярьдаг, бодлогоо ярьдаг юм байдгийн болов энэ бүсчилсэн хөгжлийн газарт. Одоо яг ер нь ямар ажил хийгээд ямар бичиг баримт боловсруулад явж байна. За 2024 оны улсын төсөвт бүсийн одоо хөгжлийг дэмжих бүсийн бүтээн байгуулалт тэзүү боловсруулахад 60 тэрбум төгрөг буюу одоо 6 бүс дээр 10 тэрбум төгрөг тавигдсан. За энэ одоо ажлыг юусоо хийхгүй хойшлуулж явсаар байгаад сая одоо 25 оны 5 сарын 31-нд энэ зураг төсвийн мөнгнүүд татагдсан гэсэн ийм мэдээллийг авсаа. За манай хангаан бүс дээр одоо 10 тэрбум төгрөгийн зураг төсөл тэзүү боловсруулах одоо мөнгө тавигдсан байсан. Тэгээ тэр мөнгөөр одоо ингээд бүсийнхаа хэмжээний бүтээн байгуулалт тэзүү зураг төслийг хийлгэе гэдэг ингээд бүгд саналаа өгөөд ингээд явсан. За тэгээд одоо тэндээс хийгдсэн ажил руусаа байхгүй байгаа. Тэгээ сангийн яамнаас асуухаар бол сангийн яам одоо бас дундын дансанд мөнгийг нь байршуулсаа одоо нэг гарц гаргалгаа хайжаа гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр ер нь энэ цаашдаа бид одоо энэ бүсийн хөгжил ярих юм уу? Бүсчилж хөгжих маань ер нь хэвээрээ юу? Энэ бүсчилсэн хөгжлийн газар ер нь яг ямар байр суурьтай, ямар ажил хийгээд байж гэнэ? Ер нь одоо энэ эх жилүүдийн ч бай, энэ жилийн ч бай төсөв дээр бас энэ бүсчилсэн хөгжлийнхөө бодлого модлогыг ярьж байгаа, оруулж байгаа ийм зүйл байна уу? Бид нар одоо ер нь цаашдаа энэ бүсчилсэн хөгжил ярих юм уу? Энэ гол нь энэ хөрөнгө оруулалт юм дээр л бэлтгэл ажлаа хангаж ирээдүйд магадгүй гинт одоо эдийн засаг сайхан болоод ч юм уу нэг нар гарсан өдөр одоо улсын эдийн засаг төсөв сайжруул бас энэ том бүтээн байгуулалт юм хийх гэдэг зураг төсөл байхгүй гэд суучих юм биш үсттэй. Тэгэхээр ер нь нэг бүсчилсэн хөгжлийн газар бас жоохон ажилламаар байна. Тэр 24 оны төсвийн төсөв дээр байгаа 10 тэрбум төгрөгийн зарцуулалт хэр үр дүнтэй байгаа, хэдэн биелэлтэй байгаа. Энэ дээр тодорхой хариулт авмаар байна. Бас сангийн яам нэмэлтээр мэдээлэл өгвөл бас сайн байна. За мөн одоо стандарт хэмжилт зүйн газар бас хүн байгаа бох. Одоо бид нар ч нөгөө стандарт техникийн зохицуулалтын шинэ хууль өргөн барьсан байгаа. Энэ хууль бас батлагдаж хэрэгжснээр бас энэ төрийн захиргааны байгууллагын төсөв санхүү өсөх, төсөв одоо нэмэгдэх ийм одоо зохицуултууд байгаа юу? Ер нь нэг шинэ хууль гарахаар л бас дагаал энэ төсөв хөрөнгө нэмэгддэг. Энэ дээр бас стандарт хэмжилт зүйн газрынх нэг байр суурь хэлээрэй. За асуултанд хариулъя. 2 номер. За Батбаян шадар сайдын ахлах зөвлөх. За өнөөдрийн хуралдаанд бас бүсэлсэн хөгжлийн үндэсний хүрээлэн стандарт хэмжилт зүйн газрын удирдлагуудыг оролцох шаардлагагүй гэдээ байнга гараанаас хэлсэн учраас миний бие төлөөлөл сууж байна. За гишүүний асуултанд товчхон хариулъя. За бүсэлсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн зүгээс бол энэ 6 бүс нийслэлийнхаа бүсийн зөвлөлийн хуралдааны зохион байгуулах бэлтгэх ажлыг бол аль альд нь бол бүрэн хангасан байгаа. За 3 бүсийнхаа зөвлөлийн хурлыг хийсэн. За 3 бүс дээр бас засгийн газар өргөдсөн хуралдаанаа хийж бүсийн өмнө толгомдоод байгаа нийт шаардлагатай хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн одоо жагсаалтуудыг холбогдох одоо төлөөлөлтийн хүрээнд боловсруул санал авч үе шаттайгаар төсөл хөтөлбөрүүдээ ирэмблээд гаргасан байгаа. За энэний дагуу засгийн газрын холбогдох гол шийдвэрүүд бол гарсан. Яг засгийн газрын шийдвэр туссан асуудлууд ямар нэгэн хэмжээгээр улсын төсөлд бол бүрэн суусан байгаа. 3 одоо шийдвэр гарсан бүсийн тухайд бол зураг төсвийн тухайд бол хүндрэл үүссэн. Ямар хүндрэл үүссэн бэхээр 60 тэрбум төгрөгийн хүрээнд нийтдээ 90 гаруй зураг төсөв техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаар зарласан. За ер нь бол энэ томоохон хэмжээний зураг төсөв техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил бол дор хаяж 6 сараас дээш хугацаагаар хийгдэж явдаг юм ажил юм байлээ. Тэгээ тэн дээр зарлсан яванд нь болохоор ингээд компаниуд шалгарч чаддаг, хугацаанд материалаа өгч чаддаггүйс болж ингээд хүндрэлөөсөд одоо сая 6 сарын 31-ээс өмнө гэрээ хийгдэг хуулийн заалтынхаа хүрээнд ингээд аль нь одоо хуулийн хэрэгжилтийг хангах одоо хүрээнд ингээд түр хойшлсон байдалтай байж байгаа. За энэ жилийн тухайд бол эдийн засгийн хөгжлийн яамдар төвлөрөө зохион байгуулахаар сангийн яамтгаа зөвшөлдсөний хүрээнд бол 40 орчим тэрбум төгрөгийг дахиад өөрөөр хэлбэл тэр хөрөнгөний үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг бол төсвийн төсөл суулгацсан явж байгаа. Өөрөөр хэлбэл 60 тэрбум төгрөгнөөс бол одоо 23 тэрбум төгрөгийн гэрээ хийгдээд 23 баха би бас зарим нэг тоог нь жоохон буруу хэлчихэж магадгүй уучлаарай. Ингээд хийгдээд явж байгаа. За үлдсэн 3 бүс дээрээ бол бид нэр
бас яг саяын хэмжээнд төсөл хөтөлбөрүүдэд ирэмлээд шаардлагатай одоо бүсийн зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлаа хилцээд одоо аль аль талаас хөлөө зөвшөөрсөн тохиолдолд засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэхээр ажиллаад явж байгаа. За энийг бол бүссэн хөгжлийн үзэл баримтал, бусд одоо шинэ хоршоо хөдөлгөөн, бус засгийн газрын бодлоготойгоо бас аль болох уялдуулж ингээд явж байгаа гэдэг хэлье. Ер нь бол бүссэн хөгжлийн хүрээнд та бүхэн сайн мэдж байгаа 21 аймгийн төв дээр 330 сумаас 70 одоо сумыг сонгож хөгжлийн төв байдлаар ингэж 91 хөгжлийн төв төр бүх одоо гол бодлогод дунд хугацааны бодлогын баримтчүүд хөгжлийн хөтөлбөрүүдэд чиглүүлж ажиллаж байгаа гэдгийг хэлье. Товчхон байдлаар хариуллаа. За сангийн дэлгэр жаргал 5 номер 6 номер. Хос 2 гишүүний асуултанд хариулъя. Сангийн хамтлагийн жаргал 24 оны төсвийн тодтолоор яг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой тэзүү зураг төсөв 60 тэрбум төгрөгийг амар сайхан шадар сайдын багцад батлагдсан. За оны төгсгөл бид нар яг худалдаа хувьчилгааны процессууд явж байсан учраас засгийн газрын тогтоол гаргаад барьцаа өрөнгийн дансанд бүхэл дүнгээр нь байршуулсан. За ингээд худалдаа хувьчилгааны процесс маань яваад төрийн эмнэлтийн тухай хуулийн 5 сарын 31-ний дотор гэрээ хийсэн байх гэдэг заалт энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 60 тэрбумаас 47.5 тэрбум нь гэрээ хийж чадаагүй. Одоогоор 12.5 тэрбумын тэзүү зураг төсвийн ажил дээр гэрээс энэний гүйцэтгэлүүд нь гараад явж байгаа.